Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дахил зүйлгийг Улсын хурлын чуулганы 2025 оны 9-р сарын 15, 17, 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн болон эзэн засгийн байнгын хороо бусад байнгын хороодод шилжүүлсэн. Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 64-р зүйлийн 64-ийн 1-2 заасны дагуу байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2025 оны 9-р сарын 29-30-ны өдөр 10-р сарын 1-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж санал дүгнэлт гаргана төсвийн болон эзэн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулсан болно. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон улсын хурлын гишүүдээс асуулт асууж санал гараагүй байна. Хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо, өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хууль зүйн байнгын хорооны хуралдаанд улсын хурлын гишүүн сайн зориг төрийн албан агчдын орон тоог 9%-аар бууруулах бодлогын хэрэгжилт болон төсвийн урсгал зардлыг бууруулснаар хууль шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд улсын хурлын гишүүн Саран Чулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг төсөл тусгах боломжтой эсэх өргөдлийн болон хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд улсын хурлын гишүүн Мөнх Туяа Эрдэнэбатнаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээллийн тэнцвэржүүлсэн орлого зарлагын хэмжээг нэмэгдүүлж инфляцийн түвшинтэй уялдуулан багш эмч нарын цалин ахмад насны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой эсэх 2026 оныг боловсролыг дэмжигчид болгон зарласантай холбогдуулан явуулах бодлого үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд төсвийн урсгал зардлыг бууруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 24%-аас хэтрүүлэхгүй байхаар заасныг өөрчилж нэмэгдүүлэн тогтоох боломжтой эсэх талаар асуулт асууж хариулт авсан байна. Хуулийн төслийг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Мөнх Туяа боловсролын салбарын багш ажилтны цалин хөлс нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1-р зүйлийн эзэн засгийн үндсэн үзүүлэлтүүд дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31 их найд 600 тэрбум төгрөг гэснийг 490 тэрбум төгрөгөөр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2026 онд 32 их найд 980 тэрбум гэснийг 480 тэрбум төгрөгөөр тус нэмэгдүүлж үүнтэй уялдуулан холбогдох эзэн засгийн үндсэн үзүүлэлтүүд болон харгалзах дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээнд өөрчлөлт оруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Улсын хурлын төсвийн болон эзэн засгийн байнгын хороо 2025 оны 10-р сарын 7-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын хурлын хуралдааны чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 39-64-р зүйл заасныг баримтлан явуулж дараах санал дүгнэлтийг гарган та бүхэнд танилцуулж байна. Хуулийн төслийг байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Г. Ганбаатар улсын хурлд өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь алдагдaltaгүй төсөв батлах бодлогын зорилтоос ухарсан төсвийн тухай хуульд нийцээгүй дунд болон богино хугацааны төсвийн төлөвлөгөөнд үндэслээгүй нийгмийн хүлээлт шаардлагад нийцээгүй дагалдах тооцоо судалгаа хангалтгүй байгаа зэрэг байгаа тул засгийн газарт буцааж сайжруулах нь зүйтэй гэж улсын хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар төсвийн хүрээний мэдээлэл төсвийн төслийг хэлэлцэж байхад засгийн газрын гишүүд байнгын хорооны хуралдаанд бүрэн оролцох ёстой гэсэн саналуудыг хэлж улсын хурлын гишүүн Ч. Номин засгийн газраас боловсруулж байгаа татврын багц хуулиудын өөрчлөлтөнд сангийн яамны тооцоосноор улсын төсөв 4 их найд төгрөгийн нөлөө үзүүлэхээр байна гэсэн төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтийн талаар улсын хурлын гишүүн Булган Туяа 5 жилийн төлөвлөгөөний төслийг засгийн газар 10-р сарын 30-наас өмнө улсын хурлд өргөн мэдүүлэхээр хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсныг сануулж
төсвийн төслийг жил бүрийн 9 дугаар сарын 1-нд улсын хурлд өргөн мэдүүлэх хуулийн өөрчлөлт хэрэгжиж жил гаруй хугацаа өнгөрөөд байхад эдгээр цаглбарын зөрчлийг арилгахтай холбоотойгоор авсан арга хэмжээний талаар асуулт асууж хариулт авлаа. Хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг явуулах үед улсын хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны хуралдаанд улсын хурлын гишүүн Цэ Мөнхтүягийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад тус байнгын орооны дэмжээгүй саналыг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 27-оос 28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн болон эзэн засгийн байнгын орооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал дүгэл зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Ажлын хэсгийн гишүүдийг танилцуулъя.